манай үзэгчтэй бүтээлч монголчууд нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа шик салоныг онцлон хүргэж байна. Тэгэхээр бидэнтэй ярилцахаар шик салоны захирал Залхам Цэрэгч ирсэн байгаа лээ. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За тэгэхээр бас шик салоны хувьд хизээнээс анх үйл ажиллагаа эхэлсэн. Ер нь үйл ажиллагааны чиглэл болоод одоогоор бас ямар үйлдвэрлэлийг эрхэлж байна гэдгээрээ эхлэв. За салон маань 2001 онд үүсгэн байгуулагдсан. Шик гэх нэртэйгээр хувцас захиалга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ одоо компани маань 16 дахь жилдээ одоо 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Гэр албан байгууллага, өрөө тасалгааны интерьер дизайнтай холбоотой одоо даван эдлийн одоо хийж гүйцэтгэдэг бас захиалга хувцсны хажуугаар мөн дөрвөн тавцсны үйлдвэрлэл бас эрхэлдэг байгаа. Банк одоо өрийн телефон операторууд, билетийн касс, албан конторын одоо ажилчдын хувцсыг ойж үйлдвэрлэдэг. Зарим байгууллагуудтай одоо кино, театрын тоглолт, эсвэл том одоо дуучдын бие даасан концертын яг хувцсыг яг зураачтай ярилцаж одоо зураг дизайныг гаргаж хамтарч ажилладаг. Одоо ер нь яг хідэн дизайнертай үйл ажиллагаа явуулж байгаа бас гадаадын олон оронд бас чамгүй ийм үзэсгэлэн одоо Fashion Week-т оролцож исэн юм мэдээлэлүүд бол байгаа. Энэ тал дээр хаваалцвал. За яг салоны маань өөрөө одоо баг бүрэлдэхүүн маань өөрөө бас онцлогтой л да. Би гэхэд жишээ нь одоо Оросын албаны улсын театр урлагийн дэд сургуулийн хувцсны зураач мэргэжилтэд төгссөн. Тэгээ энэ мэргэжил маань өөрөө бас Монголдо ч юм уу их ховор мэргэжил. Тэгээд хувцсыг бол нэг ойдлчин хүн одоо ойж уралдаг гэдгээсээ илүү зураач хүн тэрийг илүү цаасан дээр болгож мэдэрч зургийг одоо үнд суурийг тавьж тэр хувцс маань ямар өнгөтэй, ямар хэмжээртэй, ямар хэлбэр төрстэй, хэн зориулагдах вэ гэдэг маань өөрөө бүтээгддэг. Тэгэхээр бүх юмны одоо бидний хэрэглээний одоо сандал ширээ, хувцс одоо барилга байшин чи эн чин дизайн зураачаас их үүдэлтэй те энийг бүгд л анхдагч нь дизайнер зураач хүн байдаг. Тэгэхээр манай салоны нэг одоо бахархгүй штэ ч юм уу бид нар тэрүүгээрээ бас бардам явдаг зүйл маань одоо зураач дизайны бод маань хүчтэй гэхүүтэй тэгээд Америкт төгссөн бас Оросын албаны улсад ойдлосгөрээр төгссөн одоо банк бүрэлдэхүүнтэй ажилладаг. За тэгэхээр бас хөтлөгч миний би шик салоны нэгэн сайхан хувцар гойсон байгаа. Тэгэхээр яг ингээд ажиглаад харахад материалын хувьд одоо бусад газруудаас гэдэг юм уу миний бас харж исэн газруудаас айгүй өөр байна л да юм нэг арай нарийн ийм материалын хувьд хаанаас авчирдаг вэ? Анх салон маань байгууллагахдаа Австрийн Тиролер лодны Италийн Металлик Каноника Барорика гэдэг одоо брендийн даавуугаар хувцас хийж энэ маань өөрөө бас тухайн үеийн шинэлэг одоо манай баруунаас юм уу Европоос даавуу оруулж ирээд хувцас захиалга хийдэг компани бол цөөхөн байсан. Тэгээд энэ жишгээрээ ер нь даавууг хувцас гэдэг маань өөрөө сайн чанартай даавуугаар оёгдчихэж хүний бие сайхан сууж сайхан харагддаг. Илүү эдлгээтэй байдаг. Хүний биед ч эвтэйхэн байдаг. Гол нь эвтэйхэн байх хэрэгтэй тэр үзүүлэлт. Тэгэхээр энийг сайн чанарын даавуугаар хийх хэрэгтэй. Одоо өөрөө чинь өмсөж байгаа энэ юу бол солонгос энэ усан хам гэж ярьдаг. Одоо энэ жилийн загварын одоо тренд гэж ярьдаг да. Тэр маань хам болоод байгаа шүү дээ. Зарим хүмүүс болохоор ярьдаг л да. Яг энэ үндэсний хэв загвартай дийлийг ингээд хитрхи ивдээд тах юм ч гэдэг юм уу. Яг наашаа ингээд бүр ингээд илүү шинжлээд байгаад нь сөргөөр ханддаг хүмүүс. Нөгөө талаас бол яг хэв шинжийг хадгалсан юм ингээд хөгжүүлээд авч явж байгаанаас сайшаалтай гэдээ ярьж байдаг. Тань энэ тал дээр та ямар ойлголт? Айгуу тийм нарийн асуулт асууж байна. Яг мэрэгчлийн төвшингийн асуулт. Мэдээж Монгол хувцс маань өөрөө бол их тийм агуу хөгжсөн төгс хувцас ахгүй. Одоо бид нар ямар ч монгол хүн дээлэн өмсөд харагдахаар агуу тийм сүрлэг харагддаг шүү дээ. Эрэгтэй ч эмэгтэй ч. Тэгэхээр мэдээж энийг орчин үеийн болгож модернизац гэдэг одоо жишээ нь шинжилж, завхарчилж өмснө гэдэг маань өөрөө айгуу ухаалгаар мэдлэгтэйгээр тэрийг өөрчилж, хослуулж өмсөх хэрэгтэй. Тэгээд энэ маань жих мэрэгжлийн төвшөнд ажиллах хэрэгтэй гэж хэлээд байна л да. Мэдээж хүмүүс янз янз тайраал энд нь энийг оруулаад тэрд нь тэнийг энэ палажны анцуг энэ дээлэн дээр хийчих гэж ярьдаг. Гэхдээ тэр үнд маань зохицгүй эсвэл материалдаа зохицгүй эсвэл энэ дээл маань өөрөө бараг дээл гэхээс илүү марцсан нэг шин янгууны хувц харагдах гэдэг нь үү гэдгийг мэдэрч одоо хийдэг юм уу хийдэг одоо байгууллага юм уу
одоо хүмүүстэй мэрэгжлийн үн дээр очиж хийхгүй бол энэ маань нөгөө төрөний хилдэгчлээ шүүмжлэлт өртнө. Монгол хувцс гэсэн чи юу болоо вэ нэг гойн ингээ гаргацсан нэг зах нь одоо харагдахгүй ч байгаа жишээ нэг хилтгий хазгаа ч юм уу те. Тэгэхээр эн чинь өөрөө угсаатны одоо Монгол үндэсний бидний эдийн соёл уламжилж ирсэн одоо соёлын өв учраас энд бас хүндэтгэлтэйгээр хандаж зөв зөвтэй өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол одоо энэ хөгшчүүлч юм энэ хувцас судлаач мэрэгжлийн хүмүүс шүмжлэлт өртдөг байхгүй юу. Өнгөний тал дээр гэдэг юм уу. За нэг яг гоё ганган болох гээд ирэхээр нэг хитрхи бүр ингээ гялцал юм өмсдөг ч юм уу. Өнгөний сонголтын дээр яаж хийвэл зүгээр. Одоо тухайлбал гутлын бахад платин одоо ийм байна ч гэдэг юм уу. Тэг хитрхи тод өнгөдийг хошруулахгүй ч гэдэг юм уу. Энд дээр зөвлөө. Тийм. Тэгэхээр хувцалт гэдэг чинь одоо жишээ нь яг хүн эрүүл мэнд өөрөө босоод бие яаж мэдэрдэгтэй яг адилхан тий. Би одоо ямар шин юм бэлээ. Хэрвээ их гоё даашинз одоо дээл ч юм уу захиалаад өмссөн байлаа гэхэд чиний эмх чинь ч юм уу төвөл чинь бас платтай чинь булаацалтаад тэнд шигтгээ гоё ганган байхалгүй. Чиний нэг зүйл чинь л чиний сэтгэл төрж 100% таарч байгаа бол бусдуудын хоёрдугаар одоо фонд одоо юу гэж хэлэх юм тэр нь бити их анхаарал мөнгө зар их анхаарал заргаад байхгүй. Тэгэхгүй бүх юм чинь төгс олох гээд ингээд болохоор одоо шуудхан хошин шогоор хэлбэл нөө ёлкны мод шиг тий чимэглэл зүтсэн энд ингээл галтаагаал нэг палачинчгүй юм шиг төвлөнчгүй юм шиг эмгэн юм уу өснө юм уу гэд хүмүүс бас ингээд төөрөлддөг. Төгс юм гэдэг маань өөрөө хүнд анзаарахдаггүй чи ямар сайхан палаж өмсөө вэ гэж хизэж шилдэггүй. Тэр тэгвэл палаж чи өөрт чи хитрхи гангагдсан байна л гэсэн үг. Төгс юмыг хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр та өнөөдөр ямар сайхан харагдаж байна. Энд чинь нууцлаг. Плайцын сайхан харагдуулаад байгаа юм уу? Эсвэл одоо бүх юмыг их зохицуулаад өмссөн сайхан харагдаад байгаа юм уу? Эсвэл плайцын дээр үс гизэг аксессуараа нүүрний крем бодгочин зөв байгаа юм уу? Ингээл эн чинь одоо бүхэл юм чи холбоотой гэсэн үг байхгүй тий? Тэгжээж хүн төгс харагдана. Тэгэхээр манай одоо яг тэ ерөнхийдөө нэг ажиглагддаг гэсэн одоо бас арай л өөрчлөгдөд хүмүүс бас хөгжөөд юм л та. 5 жилийн өмнө бол төгсөлтийн баяр ёлкор тоос шиг л ингээл огтод өсөн ногоон шар сармас нь бодгон ногоон шар улаан яриа хувцсан зүгээр ингээл нэг гялгар саа тий. Эн чинь тэгэхээр нөгөө баг сайхан гэж харагдахаасаа илүү хитрхи хүний нүдэнд ингээд агрессивны одоо юу гэх юм одоо тэр өөлдөж харахаар харагддаг байхгүй. Тэгэхээр охтууд маань одоо тэрийг бас бодолцоод үнэхээр гоё дээлттэй байгаа бол будгаа жоохон даруухан буддаг юм уу тий. Эсвэл дээлчин даруухан байгаа бол нүүрнийхээ үс цэцэлтийг илүү загварлаг сүртэй болгодог юм. Гэх жишээний одоо тий тэнцвэржүүлж л мэдэрхэл хэрэгтэй тий. Chic Fashion Salon 2001 оноос хойш 16 жил хувцас загварын урлалаар тууштай үйл ажиллагаа эрхэлж байна. Тус салоны нэг онцлог нь материал чанар хийц дээр онцгой анхаардаг бөгөөд Австри Италийн алдартай фирмийн ноосон Филинел Леон зэрэг байгалийн гаралтай тансаг хэрэглээний давуугаар уралдаг нь хувцсыг илүү үнцэнтэй болгодог байна. Өөрийн биеийн онцлог тохирсон цор ганц хувцсыг урлуулна гэдэг нэг талаас өөрийгөө үнэлэх, бусдаас ялгарах онцлог зүйл болох юм. Манай улсын хувьд хувцс урлалын өвтгч соёлыг уламжилж ирсэн ард түмэн үн эртнээс үндэсний хувцс сэрлэлийг уурлаж, дүүхэн цаг хугацаанд хувьсан өөрчлөгдснөөр орчин үеийн хэв загвартай дээл хувцсыг сүүлийн үед олноор өмсөх болсон нь шинжлэлт болоод уламжлалыг хадгалан үлдэх нэгэн урлал болж чаджээ. Манай шиг салоны хувьд бол одоогийн байдлаар бид бүхэн өөрсдийн стил дээр тулгуурлаж захиалагч бүрийн бид тохирсон хамгийн зөв загварын хувцсыг санал болгож байгаа. Хүмүүс бол монголчууд бол аягүй их загварын ханаас аягүй тууширдаг. Одоо жишээ нь нэг хамбан материал ч юм уу модонд орлоо гэхэд яг бүгдээрээ тэрийг өмсөө яг нэгэн жигд форм болгодог ч юм уу нэг аягүй тийм би нэгээ даган дуурайх тийм юу ихтэйдэг хандлага ихтэйдэг. Тийм учраас миний бодлоор бол
ялангуяа хонхны аяар те ганц одоо баярлж байгаа гоё мөчөө бол өөрийнхөө тий сайн гоё чанаруудыг тод ил харагдуулаад өөсөөгөө тэгж нуусан өөртөө зохисон тийм хуцыг л өмсөх нь илүү чухал юм шиг санагддаг. Тийм ч учраас бид нэр захиалагч бүртээ тийм өөртөө тохирсон хуцыг санал болгож байгаа. Бид ярилцж байгаа энэ газар бол за бас шик салонаас бид нар бэлтгэж байгаа. Тэгэхээр энд бас шин загварууд гэдэг юм уу, хувцас загваруудыг бас дэлгэн тавьсан байна. Энэ тал дээр бас тайлбарыг өгвөл тийм ээ, бас яг ямар загвартай хийцтэй байгаа бол. За ерөнхийдөө чиг хамтлагууд тий загварын одоо дэлхийн Милан, Парис, Дюссельдорф, Нью-Йорк гэдэг одоо дэлхийн жинхэнэ загварын цөм болсон хотууд маань өөрөө мундаг дизайнерууд одоо загвараа уралдуулж тэн дотроос нэг ерөнхий тренд гаргаж ирдэг тий загварчилгаа энэ онд ямар өнгө мод байх вэ тий нэг одоо ойрын 3 жилдээ ч юм уу тий 5 жилдээ гэд нэг ингэж ерөнхий нэг судлаачид фэшн судлаачид тэр гаргаж ирдэг. Мэдээж бол Монгол үндэсний хувцс тэрний маань өнгө өөрөө их авангард их модерн шүү дээ. Одоо бид нэр хөдөө явж байхад ингээл хүмүүс нэг цэнхэр дээлэн дээр шав шар бүсцүүссэн ингээд эмжээр нь ягаан. Одоо бид нар бол нэг тэгж өмсдөггүй байсан да дээхүү үед бол одоо ингээд харахад бол тэр жинхэнэ өнгөний хослогоо байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд маань өөрөө эдийн соёл одоо ямар мундаг одоо тэр гоо зүйн мэдрэмжтэй таашаалтай хүмүүс гэдэгтэй. Тэр чинь манай энэ загварын хувцас хизээд ч модон байна гэж хэлэх гээд байна. Мэдээж өнгөний хувьд бол өөрөлтөө одоо нөгөө элсэн өнгө, усан цэнхэр өнгө, мөнгөн саарл ингээл энэ өвлийн ч юм уу шинэ жилийн талгаж ерөнхийдөө загварнд байна гэсэн. Энэ жил бол гадны дизайнерууд бол ногоон өнгөтэй илүү юу яаж л да ногоон, зөөлөн ногоон, гизэмрүүдний ногоон, одоо тод ногоон бүх ногоон өнгөний төрлүүд тэгээ тэрнтэй зохицоход тод өнгөнүүдийг модны байна гэж чинь. Тэгэхээр бидний одоо манай салууны бас өнгийг зохицуулаад хийгээд байгаа юм чинь энэ чиг хандлагатай илүү ойрхон байдаг. Илүү зохицуулж идэв. Тэгэхээр шин загварч тэр хожин загварч тэр одоо өнгө загварын хувьд л энэ жилийн трендээс нэг хол зөрөхгүй байх л гэж байна. Таны хувьд 10-аад жил бас яг энэ фэшн чиглэлээр, зааварлын чиглэлээр явж байгаа амжилттай бас яг энэ бизнесийг гараагаа эхлүүлээд явж байгаа хувьд гарааны бизнесийг яг хизэнээс санаачилсан байж гэдэг юм уу? Эсвэл яг мэрэгжилтээрээ тулгуурлал сонгосноо? Салон маань өөрөө 16 7 дахь жилдээ баг үйл ажиллагаа явуулж байна. Тэрнээс өмнө би бас дизайны чиглэлээр өөр компаниудад ажиллаж байсан. Та миний ажлын туршлага бол 20 гаруй жил. За би сурсан 6 жилийн 25 жил 26 жил энэ фэшн салбарт одоо би өөрийнхөө сэтгэл одоо зүрхийг зориулж гэх юм уу. Тэгээд салон маань өөрөө бас 16 жил авч явлаа энийг. Тэгэхээр яг сүүлийн үед ажиглаад хахад загвар өмсөгч хүмүүс нь маш олон, загвар өмсөгч болохыг хүсдэг хүмүүс нь ч гэсэн бас төдий чинь маш олон болоод тах шиг санагдаад байна. Тэгэхээр яг тэрний цаана уралж байгаа, тэрийг зурж байгаа, тэр бүтээж байгаа хүмүүсийн хөдөлмөр гэдэг бол бас асар их одоо мэдрэмж шаардсан юм урлаг байдаг гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр яг одоо бодоход дизайнер хүний яг ингээд хэлэхэд тийм юм үнэхээр сайхан шүүгээ танд хэлэхэд яг юу гэдэг вэ? Хамгийн түрүүнд. Тэгээ ер нь бол урлагийн салбар шүү дээ. Дизайн, хувцас дизайны урлаг гэдэг чинь одоо хүртэл манайд нийгэмд өөрөө хувцас дизайнер хүн аж үйлдвэрийн салбарын ажилт нь одоо тэргүүн болох уу, соёлын яамны одоо ажилт нь аль салбарын үе юм гэдгийг маргаат. Энэ бол шууд соёл урлагтай холбоотой. Яагаад гэвэл зураач юм чинь мэдээж соёл урлагаа бариад тэгээд тэр тусмаа одоо хүнд хувцас уралж өгөө. Тэгээд тэр хүнийг баярлуулад ингээд гаргана гэдэг бол бас сайхан мэрэгжил шүү дээ, тий. Би мэрэгчлэрээ бахархдаг юм. Сайхан. Тэгтээ хүн салбар Монголд бол тий. Одоо өсөж дэвчгэд гэдэг юм одоо хүн салбар мэдээж одоо манай
нийгэм улс төрийн хандлага ямар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь байдаг одоо нэлийн татвар дарамт тэгэл ингээл ямар нэг дэмжлэг алга байна тий. Тэр талаасаа бол би хүнд гэж хэлэх гээд байна л да. Тэрнээс яг мэрэгчлийн хувьд бол хувцас дизайнерын мэрэгчлэл үнэхээр бахархууштай мэрэгчлэл. Жижиг дунд үйлдвэрлэлгээ та бас түрүү яриандаа хэллээ. Тэгэхээр энийг биедан ингэж хийхэд оролцоход энэ үүгээр бас амьдрахад мэдээч хэрэг бас саад тулгарх зүйл байгаа. Гэтэ яг одоо ингээд бодоход сайшаалтай зүйл ч гэсэн бас байгаа. Өмнөх 5 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо хүмүүс илүү их гоёх болсон ч гэдэг юм уу, худалдаа авалт нэмэгдсэн ч гэдэг юм. Энэ дээр ажиллагдсан зүйл бол байгаа. Наад тав дээр ч юм бол эсэргээр 5 жилийн өмнө хувцас захиалгын салбар цагаан сар шинэ жилээр өстө дарагтаад бид нар бүр үнэхээр нурж унтлаа ажилладаг. Гэсэн одоо бол цөөхөн үед захиалгал орж ирж байгаа 5 жилийн өмнөхийг харьцуулахад эдийн засгийн байдал хүмүүс нөгөө өөртөө мөнгө зарах байдлын тэр үгээс айгүй тийм цэгцтэй болж ирсэн гэх юм уу та. Одоо нийгэм чинь нэг циркулярэл явдаг багталтаа тэгэл жоохон хөгжөөл нэг бэлэн мөнгөний юу их болоод ирэхээр хүмүүс нөгөө хайр одоо захиалга хувцас ч юм уу ямар мөнгөө их зардаг зүгээр цаанаасаа эдийн засаг өөрөө хомигдоод ирэхээр хүмүүсийн хэрэглээч гэсэн хомигдд юм. Тэр утгаараа бас захиалга хувцсны салбар ч гэсэн өөрөө бас тийм 5 жилийн өмнө гişгөө төвшөнд хүрч чадахгүй байгаа. Гэхдээ бид нар энийг бол даван туулна. Яг тэгвэл жижиг дунд бизнес үйлдвэрлэл одоо жишээ нь ажлын салбар бол нэг тийм их том бизнес шиг хит ингээд бүр ажилгүй болоо суучдаггүй баг ч гэсэн ажил орж ирэл ингээд хүмүүсийнхээ цалинтай өөрсдөө болгоод орлого зарлахад тэнцэлээ. Тэгэхээр Аз хүний тэр дундаа Монгол хүний биеийн онцлогоос шалтгаалдаг байх дийлний хувьд. Яг л нөгөө Европ хүнд яг үндэсний загварын дийл өмсүүлчихээр зөгтгүү ч юм уу нэг л эвгүй харагдах тохиолдол үүдэг. Эн чинь бас яг нөгөө нийгэмшлээсээ гарал үүслээсээ бас их хамааралтай. Угаасаа нүүдэл чинь биш эс улсад нэг тийм сэтгэл тэнүү, цээж задгай, уужуу тайван алхдаггүй шүү дээ. Угаасаа суурин газрын хүмүүс нүүдэлчин улсууд хоёрын алхаа гიშгэн амьдралын хэв маяг харц тэг хөлний гიშгэлт одоо бүх юм өөр шүү. Тэрэг өрөл ялгаатай. Тэгвэл монголчуудын биеийн одоо манай цуцлсан мундаг одоо профессорууд байгаа шүү дээ хувцсны чиглэл. Монголчуудын бие Азиудаас тийс өөр. Их тийм цээж өргөн тэ нуруу хотгоор нэг биеийн хөгжил Европуудыг батхад нөгөө ростын үед хөл гарны тэнцвэр цээжний тэнцвэр өөр ч гэсэн ерөөхдөө бол тийм нэлийн хөгжсөн тийм улсууд байдаг шүү дээ. Азиудыг харьцуулахад өөр шүү дээ. Одоо бид нар солонгос дэлгүүр дөрөв солонгос костюм ч юм аавал плаза аваад өмсгөл дандаа цээжээрээ барайл чадаад доогуураа тарихаар цээжээрээ тарахгүй ч юм уу тийм. Тэр ажиглаа сууж хахад ийм үндэсний хэм маягтай хувцасны юм нэг чимэглөөр гэдэг юм уу чимэг ийм их нөлөөлдөг байсан юм шиг харагдаад байгаа. Зүгээр цулгууд аавн дээр хэрнээ за нэг үндэсний ийм хээ уулцтай зүйл ингээд нэмээд өгөхөөр яг ингээл өнгө ороолыг гой харагдаад байгаа юм. Тий яг бас гоё асуулт тавьж байна. Ерөнхийдөө хувцс нөгөө эвтэйхэн байна. Биед айгу өдөр тутам өмснө гэдэг утгаараа бид нар тийм торог гэж торог эдлэлээр хийхээсээ илүү ноосон даав хагас ноосон даав эсвэл нөгөө тааран даавгаар хийдэг. Энэ маань өөрөө өдөр тутам өмсөд явхад биеийн твтихэн тэгээд мэдээж энэ цулгуу даав ч юм уу одоо гялцал биш энгийн даавгаар хийж байгаа учраас тэрийг жоохон үндэсний одоо нэг үнэр ч юм уу амт оруулахын тулд баг зэргийн торгоо оруулах хэмжээр жижиг деталууд ч. Тэгэхээр энэ маань өөр амьлаад ирнэ гэсэн үг шүү дээ. Өөрөө өмсөж байгаа хүндээ ч гэсэн сонирхолтой. Мэдээж бол торгыг өгөөсөхгүй. Үнэхээр гоё торгоч нь өөрөө хүнд их гоё юу өгдөг одоо сэтгэл зүйн бас баяр баясгалыг өгдөг. Тэгээд өөрөө тийм эдийн хувьд бас торгоч нь гоё шүү дээ. Тийм учраас тэр торгон деталыг бол заавал оруулж өгдөг баг зэрэг ч гэсэн тийм. Тэгжээж нөгөө хувцсны маань Аз ч юм уу тийм Монгол гэдэг нэг тийм данжин орж өгч байгаа. Тэгэхээр үзэгчтэй бүтээлч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаас шик салоныг онцолж бидэнтэй за фэшн загварын чиглэлээр за бас охид бүсгүүчүүдэд сонирхолтой зөвлөгөө өгч ярилцсан Ланц зэрэгчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Энэ бас танаа телевизийн одоо энэ нэвтрүүлгийн хамт олонд амжилт төсөө мэдээж хэрэгцээтэй тэ хэрэглээтэй авууштай хүнд өгөөчтэй тийм сайхан
нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээд та бүхний ажил өсөлт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр бүтээлч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Эрдэн хөдөлмөрт шамдцаая эрч хүчтэй ажиллацаая эми хүчээр бадарцаая эдгээр бүтэн явцаая арурдта димжицгээе аргууд санаар хичээе ард цогтой димжицгээе хайрцаг мандцаая үндэснийг витрийг дэмжицгээе үдгэр дэчигээр амьдцаая уррач нарраа сурцаая видэстик шинжарцаая бүтээцгээе халуун сэтгэлдэнэцгээе хэмэр зулмоотой байцгаая хорвоодыг дагуулцгаая маа ахвира импицгээе мартуни утам дилгэрцгээе мөрбүтэн ахцаая нарраа сурцгаая видэстик шинжарцаая ургуцаая тухдаг тайван амьдарцаая ус дэмэндээ урагшцаая төлөө усаа аварцаая цэнгэлтэй ирээдүйд тэмүүлцгээе цэвлэгэр их орно хөгжүүлцгээе цэцэн сургаалаа дэдэлцгээе